Баатарчууд та бүгдийн энэ өдрийн амрыг ирмэнчилж байна. Энэ жилийг Батлан амлах салбараас эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарлалаа. Дэлхийн цэрэг улс төрийн байдал эдрэтэ энэ цаг үед үнсий цөрөн төвсрэлэх чадвартай, эх оронч үзэлтэй, эх орноо батлан амлах дартлаатай байх нь эх орноо батлан хамгаалахад оруулж иргэн таны үүрэг юм аа. Мэдээж эх орноо батлан хамгаалахад эрүүл Монгол иргэн эх орноо батлан хамгаалах хөгжид дэвшид үнэтэй үн нэмэр оруулах тул иргэн та эрүүл мэндийн үздэгт тогтмол хамрагдаж амьдралын зөв хөвшил дадлахыг суулгах ёстой. Ийм цэргийн штабаас эрүүл мэндийн газартай хамтран цэргийн насны залуусаа эдгэн эргэлжүүлэх төлөвлөгөө дарга хэмжээ болон эрүүл мэндийн боловсрол олгох цурал мэдээллийг хүргэж байна. Эх оронч Монгол их сэргэлтийн жилийн хүрээнд бид бүгдийн дэвшүүлж байгаа гол зорилго бол эрүүл Монгол иргэн байх ёстой. Ийм та бүгд болон цэргийн насны залуусынхаа эрүүл хөвшил дадлагыг суулгах та эрүүл Монгол иргэн байснараа эх орондоо оруулж буй үнэтэй том хувь нэмэр гэдгийг маш сайн ойлгох ёстой. Ингээд та бүхэн бид бүгдийн хүргэж байгаа сурал мэдээлэлээс багч болтгоо амьдралынхаа хөвшил дадлагыг өөрчилж эрүүл мэндэд анхаараарай гэдгийг хүсэж байна. За хүн амын эрүүл мэндийг дэмжих, дундаж наслтыг уртцгаах, ялангуяа хүн амын амьдралын чанарыг дэвшлүүлэх нь бол эрүүл мэндийн салбарын гол эрхэм зорилго байж байгаа. 2023 оны жилийн эцсийн байдлаар аваад үзэх юм бол Сүхбаатар аймгийн хүн амын дундаж наслал 75.5 байгаа. Байж улсад 2 дугаар байранд орсон боловч энэ эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслын зөрүү бол 9.8 насны зөрүүтэй байгаа. За энэний гол шалтгаан бол эрэгтэйчүүдийн маань амьдралын хэв маяг, дадал, хэвшил, сэргийлж болох халдвар толгойн халдвар тосон хүчин өөний өвчлөл тэгээд бас цаашлах юм бол ослын гэмтлийн шалтгаанд өвчлөл болон насралтууд бол энэ бас нөлөөлөх эрсдэл хүчин зүйл болж байгаамаа. За 24 оны жилийн эцсийн байдлаар статистик мэдээллийг авч үзэх юм бол нийт ослын гэмтлээр насарсан хүмүүсийн 89.3% нь эрэгтэйчүүд, за ослын гэмтлийн өвчлөлөөр өвчлөгсдийн 69.3% нь эрэгтэй хүн байна. За ослын гэмтлийн насралтын 36.5%-ийг нь бол зам тээврийн осол эзэлж байна. За бид нар цаашдаа бас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээнүүдийг авч ажиллахаар төлөвлөөд үүнийхээ өрөөнд бол аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабтай хамтран цэргийн насны залуучуудыг зөнхлөн тохиолдох халдвар толгой халдвар цус хүчнээс сэргийлэх эрсдэл хүчин зүйлийг бууруулах, мэдээлэл сургалт сурчлагаа хийх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар ингээд төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Ялангуяа цэрэг татлахын үеэр эрүүл мэндээр тэнцээгүй залуучуудыг эмчилж болох, эрүүлжүүлж болох өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх тал дээр бол хамтарч ажиллахаар ингээд төлөвлөд байна.